За зөвлөх зэргийн материалыг бүрдүүлэхийн тулд ерөнхийдөө бол за манай сургууль бол e-school гэдэг юм системээр явж байгаа. За мэрэгжлийн зэрэг тэгээ миний хүсэлт гэдэг энэ сонхуудыг төвлөрүүлээд энэ системийнхаа заавар гарын авалгаа маш сайн танилцах ёстой. Системд хэрхэн яаж бүрдүүлэх, материалаа бүртгүүлэх вэ? Энтэй холбоотой суур датагаа яаж бэлтгэх вэ гэдэг дээр өнөөдөр зөвлөмж өгөх гээд байгаа. За энэ дээр бол регистрийн дугаарыг гараар оруулах юм байна. Энийг овг нэр хүүсэнд овг нэрийг бол кириллээр бичих юм байна. Хүүсийг сонгох юм байна. За энд ингээд сонгох хүчин хэлбэрээр ингээд сонгох юм байна. Байгууллагын нэрийг кириллээр бичих юм байна. Кириллээр бичсэн бол яг кириллээр л бичих ёстой шүү. За албан тушаал гэдэг дээр багш бол багш, сургалтын менежер бол менежер. За эзэмсэн боловсрал гэдэг дээр энэ дээр энэ ерөнхий мэдээлэл гэсэн хэсгээр бол 3 файл татах байгаа. За эзэмсэн боловсрал гэдэг дээр энэ дээр дипломыг байршуулах хэрэгтэй байгаа. За ажилласан жилийг бол гараас нөхөн. За ажилласан жил ба нийгмийн даатгалын лавлагааг энд систем рүү татж оруулнаа. Ийм Монголиагаас татаад. За тэгэхээр энийг тус тусд нь ингээ урьдчилан бэлтгэсэн байна гэсэн үг. За тэгээд албан тушаал томилогдсон тушаал тухайн сургуульд ажилд орсон, тухайн мэргэжлэр ажилласан одоо байгууллага солиогүй өнтер бол нэг л тушаал байх бах. За олон байгууллага өнтер сольсон тохиолдолд бол орсон гарсан тушаалууд нь байна. За ингээд дараагийн хэсэг бол энэ дээр хүсэлтийн мэдээлэл гэсэн ийм хэсэг байна. За энэ дээр болохоор зэргийн төрөл гэдэг дээр сонгож оруулах байна. За хүсэлтийн төрөл бол батгах юм уу? Зөвлөхийг шинээр авах юм уу гэдгийг эндээ сонгоно. За энд за харагч юм тэрийг бол алхасч би зөвхөн зөвлөхийг ярих гэж байгаа учраас. За шинэ хүсэлт дээр болохоор шинэ гэдгийг сонгоод тэргүүлэх зэрэгээ авч ирсэн бол энд тэргүүлэх зэрэг 3 удаа баталгаажуулсан байх ёстой гэдэг шинэ авж байгаа хүмүүстэр бол за тэгэхээр тэр тушаалууд нь байна. За тэгээ эхэлсэн хизээ эхлээд одоо хизээ дуусчих юм бэ гэдэг эхэлсэн дууссан онууд нь байна. Хүчнтэй хугацаа дууссан, хугацаа дуусах огноо дууссан бол хүчнтэй хугацаа хэвээр хадгалах жилээ файлаа оруулна. За тэгээд дуусах огноо өдрөөс эхлээд дуусаагүй бол хугацаанаас эрт олгож байгаа файл оруулна. За тэгэхээр энэ дээр нэг улсын олимпиаданд 2 удаа амжилт медаль авсан, олон улсын олимпиаданд хүүхдүүд нь амжилт авсан энэ ийм тохиолдолд болохоор хугацаанаас өмнө олгож байгаа материалыг бол энд татах юм байна лээ. За хүсэлт гаргасан онсроо энэ дээр гараар нөхөж оруулах юм байна. За миний хувьд бол зөвлөх зэрэг баттгах гэдгийг энэ жил хийж байгаа. За энэ дээр болохоор би зөвлөхийнхаа тушаалыг бэлдсэн байгаа. За ихсэн дууссан. За энэ дээр болохоор хугацаанаас эрт олгож байгаа тохиолдолд файлыг оруулнаа гэсэн байна. Энтэй хугацаа дууссан хэсэг. За энэ дээр болохоор дууссан сонголтоор орж ирэх юм шиг байгаа. За хүсэлт гарсан онсороо тавина. За одоо энэ дээр болохоор ерөнхий шалгуур гэдэг дээр энэ дээр сургуулийн ёс зүйн хорооны дүгнэлтийг энэ дээр байрлуулна. За энэ дээр бол ёс зүйн хорооны дүгнэлт заавал альбан бланкн дээр байна гэсэн байна лээ энэ жил. За тэгмэгтэй доор нь гарын үсэг тамга тэмдэгтэй бүрэн бүтэн байна. За хурлын протокол бол доор хөлтэй гарын үсэг тэмдэглэлтэй байна. За тэгээд бас энэ дээр хэдэн хувийн саналаар гарсан бэ гэдэг хуваа энэ дээр гараас нөхөж оруулах юм билээ. За дараагийн зүйл болохоор одоо ёс зүй манлайлал хандлага гэсэн. За одоо яг үндсэн материалууд руугаа ингээ орж байгаа. Энэ дээр болохоор 4 материал байгаа. За энэ дээр болохоор сургалтын хөтөлбөр хэрэгжилт арга зүй гэдэг дээр 7 материал байгаа. Энэ жил болохоор нэг үндэсний төвийн агшин төвшин сургалт гэдэг энэ жил зарлагдсан байжгаад болсон учраас энийг үгүй гэж чеклэн гэсэн энэ жил. За одоо энэ дээр 7 материал байна. 6 материал байна. За энэ дээр болохоор хамтын ажиллагаа гэдэг дээр 4 материал байна. За эдгээр материалуудыг бэлтгэхэд ингээд илгээх хэрэгтэй байгаа. За одоо би өөрөө хэрхэн яаж бэлтгэсэн талаараа одоо танилцуулах гэж байна. За ингийн тулд би зөвлөх зэргийн материал гэдэг ийм хэлцээг 25 оны
5 дугаар сарын 13-нд буюу өнгөрсөн жилээс эхлээд бүрдүүлж байгаа юм байна. Ерөнхийдөө юмнуудаа бөөнтүүлж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор сая ярьсан яг тэр энэ юуны одоо нэг энэ зөвлөмжн дээр байгаа ингээд чеклсэн энэ чектэй энэ бүх үгнүүдээрээ энэ дээр ийм хавцнууд нээсэн байгаа. За ингээд энд болохоор үндсэн шаардлагатай материал нь бол 14 материал хавсралт одоо тэр саяны нэмэлт шалгуур дээр нийгмийн даатгал боловсролын юу өнтер гэх мэтлэнгээр энэ нэмэлт материалуудтайгаа ингээд нийтдээ бол 20 материал бүрдүүлэх юм байна зөвлөх зэрэг бол. За эзэмсэн боловсрол гэдэг ингээд дараад орохоор энэ дээр бол миний дипломын хуулбар ингээд байж байна. За дараа нь шинээр за хурлын тэмдэглэлээ би бол энэ ногоон болгоцсон хийцэн гэсэн үг байгаа. За бусд нь энэ улаан байгаа нь бол огт хийгээгүй. За энэ тэгш амруулах ялгаатай суралцах хоёрыг хийж дуусаагүй байгаа гэдэг ингээд файлаа татж оруулаагүй хар тэмдэгтэй байгаа. За ингээд нийгмийн даатгалын лавлгаа гээд энд ингээд нийгмийн даатгалын лавлгаа нь байна. За тэгэнгүүтээ ажлын нөрвөлтийг юугаагүй байгаа тий. За энд зөвлөх зэрэг олгосон тушаал гэж байна. 22 он 4 сарын 5-нд гарсан боловсролын сайдын тушаал байна. За ингээ боловсролын сайд ингээд энэ дээр бол миний нэр 6 дээр байгаа юм байна. За ингээд энэ сайдын тушаал нь энд байна. За одоо үндсэн юмнууд маань бол иймэрхүү юмнууд байна. За одоо ингээд шалгуураар нь яриа явчих. За шалгуураар нь яриа явах байгааг нь яриад явах. За бүтээлч байдал шинэ арга туршлага гэдэг дээр юу хийсэн бэ гэхээр энэ дээр болохоор энэ дээр хичээлийн судалгааны чиглэлийн юм байх хэрэгтэй мэлээ. За тэгэхээр миний хувьд болохоор Японд мэргэжилтэд ижилүүлсэн байгаа. Хичээлийн судалгааны чиглэлээр за 40 кредит цагтаа юм сургалтанд хамрагдсан. За тэрнийхээ батламжийг Японд байсан зургнуудаа ингээ оруулсан байгаа. За толгой нь болохоор төлөвлөлтөө боловсруулалт, хэрэгжилт арга зүйш, нотлох баримт гэсэн ийм 4 багантай материал бэлдсэн байгаа. За энд болохоор хичээлийн судалгааны улсын уралдаанд өнгөрсөн жил амжилттай оролцоод улсын шилдэг 50 илтгэлийн нэгээр шалгарсан. За энэ бүтээлээ бол улсад түгээн дэлгэрүүлсэн гэдэг энэ бүтээлээ бол оруулсан байна. За хүүхдийн эрх хамгаалалт гэсэн юм байна. За энэ дээр бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх ангитай ирсэн бүлэг дундаараа ирсэн ажлууд, гамшигаас хамгаалах сургалтын файлууд, за гэрийн орчныг судалсан, тэгээд бас нөгөө нэг цүнхний хүндрэллийн зэрэгээр тодорхой ирсэн шүдний эдлэг зэгтэг хамтран зохион байгуулсан, за сургалтын орчныг дэмжсэн гэх мэтлэнгийн зүйлүүдийг бол оруулж өгсөн байна. За энэ давьяас чадварыг нэг хөгжүүлсэн гэдэг дээр за миний хувьд болохоор нэг сургалтын менежерээс тодорхой хугацаанд ажилласан багшаар ажиллаад бас жил гарна л болж байгаа учраас тодорхой тэгээд сургуулийн байр шил солигдсон учраас яг шууд гарын шав байхгүй байгаа. За ингээд энэ дээр болохоор ангийнхаа бүх сурагчдыг бол ийм энд дарж гээд линкийг оруулсан байгаа. За энэ дээр болохоор хүүхэд болгоны нэг суралцах хэв шинжийн онцлогийг харуулсан юм судалгааны материалыг шууд хавсгаж өгсөн байгаа. QR-аар уншиж болно. Энд тэгээд hyperlink байдлаар ингэж оруулж өгсөн байгаа. За энд болохоор сурагчдын хичээлээс гадуур юм YouTube сувг ашиглаад энд бичлэг хийж байгаа юм. Луучин байх дээр базархад хоёр ингээд за тойрог 0.1 за дараагийн хэсгийг 0 градус дээр. За гэх мэтлэнгээр ингээд хичээлүүдийн энэ цахим туршилт хийсэн юм хичээлүүдийн бичлэгүүдийг ширхэг шулуун соромзон эсрэг туйлаарнд ойртуулахад ямар үйл ингээд ийм үйл ажиллагаа байна. За энд болохоор дараа нь ялгаатай байдлыг илрүүлэх зорилготойгоор энэ дээр бол тухайлсан сургууль дээр ийм тодорхой
сургалт үйл ажиллагаа зохион байгуулсан байна. За Science Fair 2024 улсын уралдаанд бол 7 ба 9 дугаар ангийн сурагчдыг оруулсан ийм амжилтаа бичсэн байна. Магадгүй та нар бол бас олимпиадын шавнартай учраас энэ хэсгээр бол шавнырынхаа амжилтыг ингээд бид дурдах ёстой. За дараагийнх нь зүйл болохоор энэ хичээл сургалтыг зохион байгуулахдаа ялгаатаас даалгаврыг хэрхэн яаж боловсруулдаг вэ гэдэг дээр. За энэ дээр болохоор би энд дохионы ийм сайн байцгаана уу хүмүүстээ. Ийм хичээлийг энэ бол цэвэр яг тусгалын бэрхшээлтэй ярьдаггүй юм хөхтэй байгаа. Тэгэхээр эндээ зориулаад агуулгаа ингэж боловсруулсан энд QR кодоор hyperlink-ээр уншихаар байгаа. За энд болохоор цахим програмуудыг болохоор database програмаар энэ хичээлийг бол холбоосын энэ database-аар оруулж өгсөн байгаа. За яг тэгэхээр энэ database програм өөрөө кодоор ордог програм учраас шалгалтын даалгавруудыг шууд харах боломжгүй учраас энд хийсэн анализуудыг л томруулан энд hyperlink оруулж өгсөн байгаа. За энэ мөн адилхан болохоор GeoGebra програм бас бол кодоор ордог програм учраас энэ дээр болохоор бас энд QR кодоор тухайн энэ файлуудыг томруулж харах энэ төслүүдийг бол бүрдүүлсэн байгаа. За энд ингээд GeoGebra програм дээр хийсэн юм. За энд болохоор цанхим ба хоцрогдол арилгах цанхим танхимын сургалтын үйл явцыг ингэж харуулсан байна. За энэ дээр болохоор энд YouTube суваг дээр 8 хичээл байршуулсан байгаа. Хувийн өвчлөлтөй холбоотой суралцах чадварыг илэрхийлсэн. За энэ дээр бол юу ах гэхээр энэ дээр өвчлөлтийн тоо юунуудыг бол давхар оруулж өгсөн байгаа. За энд бол нэвтэрч оруулаад бас харуулчихъя. За энэ дээр YouTube суваг дээр яаж хичээлүүдийг байршуулсан бэ гэдэг дээр за хичээл бүрээрээ олон хичээл учраас олон hyperlink хийх болчоод за энэ дээр бол бүгдийн QR код байдлаар зохион байгуулалт болсон байгаа. Манай тэр уушчих хооронд за ороод ирлээ. За видеос гэдэг энд одоо ингээд бета суралцах чадварыг хөгжүүлсэн. За энд ингээд 192 үзэлттэй энэ би өөрөө хичээлээ ярьж байгаа юм бичлэгүүд байна. 6 цаг хичээл байгаа. За ингээд би өөрөө ингээд ийм үзсэн subscribe 200. За 3 сарын өмнө хийсэн байна. 292 хүн миний хийсэн хичээлийг үзжээ. За ингээд за дараагийн зүйл нь болохоор хариуцлагатай шудраг байх гэдэг дээр юу ийсэн бэ гэхээр за энэ дээр болохоор систем рүү шууд татаад оруулчихна. За өөрт үзэхэд бас илүү хялбар олоход амар байна гэд бас яг энэ шалгуурынхаа нэрээр бол файлаар нэрлсэн байгаа. За тэгээд хариуцлагатай байх гэдэг дээр тэгш оролцоог хангах чиглэлээр энэ тэр нэг програмуудаараа дамжуулаад хүүхэд болгон нээлттэй оролцох боломжийг нэвтрүүлсэн гэдэг нэг юм зүйл хийсэн байна. За энэ дээр бол хичээл заадаг суралцагчтай зориулсан ийм үйл ажиллагаа байна. За дараагийнх нь бол даасан анги дээр болохоор суудлын хуваарийг ингээ 14 хоног тутамд ээлжиж суглаагаар шийдвэрлэдэг. Энэ нь болохоор сурагчтай санал хүсэлт хараа болон сонсголын онцлогийг хүндэлдэг хүмүүзээ тэдний оролцоотойгоор бол суглаа бэлтгээд явуулдаг. За энэ нь болохоор тэгш оролцоог хангадаг үзэл бодлыг хүндэтгэж байгааг нэг илрэл юм гэж ингэж тайлбарлаж байгаа. За энэ бол 14 хоног тутам манай ингэж хэрэгждэг. Хэд олон
хуваар хийхгүйгээр ингээд хоёр жишээ болгосон юм хоёр суудлын хуваар оруулсан байна. За тэгэхээр тэгш ирэх дэмжлэгийн чиглэлд нь болохоор суралцагчдаар бас юу хийсэн бэ гэхээр тухайн кабинетаар хичээлж байгаа тохиолдолд ангийн дүрмийг гаргаж өгсөн байгаа. За энэ ангийн дүрм бол ийм дүрм байна. Хүний биед хүрэхгүй, хүний эзүүлд хүрэхгүй, хүний өмнөөс шийдвэр гаргахгүй, бусдын эзүүлс бусдын нэр хүндэд талдах зөв бусууг хэлэхгүй, хүнийг үгийг таслахгүй сонсно. За тэгээд хүнийг ялгарлан гадуурхахгүй гэсэн ийм үндсэн ангийн кабинетийн ийм дүрм байгаа. За эцэг хасран хамгаалагчтай хамаартай бол энэ дээр SIP, PDSA гэдэг ийм загварчлалаар эцэгхийн оролцоог нэмэгдүүлсэн. За ийм ихтгэл хэмжил бичээд за амьгт бол 2 дугаар байранд орсон байгаа. За одоо туухгүй бас нэг үсэн уралдаанд оролцохоор шийдвэр юу баталгаа илгээсэн байгаа. За энд бол оролцооны чиглэл болгоноор ингэж гаргаж ирсэн. За яг манай өөрийн класс анги дээр хийсэн судалгааны ажил байгаа. За тэгээд энэ дээр бол оролцоог үнэлж дүгнсэн манай эцэгхийн оролцооны графикаар харуулсан зүйл нь энэ байна. Ахиц урдан юун дээр алдж байна, юуг сайжруулах хэрэгтэй байна гэдэг дээр эцэгтэй хамтран ажиллагчтай хийх гэрээгээ шинжлэх замаар энэ судалгааны ажлыг бол хийсэн байгаа. За эцэгтэй ихтгэлцлийн өрөөнд юм байна. За мэргэжлийн баг хамт олонтойгоо за тэгвэл сургуулийн төвшөнд энийг бол хэрхэн яаж хийж хэрэгжүүлж өгнө гэсэн шин мамлалт гэдээ би бол өнгөрсөн онд ийм үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэтгэм ерөнхий боловсролын сургууль, ирээдүйн 21-р зам сургуулийн хамтран харилцан туршлага солилцсон ийм үйл ажиллагаа байдлаар нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь болохоор багш нарт зориулсан сургалт байдлаар, гуравдугаарх нь болохоор олон улсын астрономийн холбоотой Бүсгэл аймгийн боловсролын газартай хамтарсан ийм онлайн сургалт гэсэн ийм 3 үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. За дараагийнх нь болохоор энэ залуу багш нарыг хамт олонтоо ер нь яаж уурсгаж нэгтгэдэг вэ? Залуу багш нараа хэрхэн яаж ажлын байранд чадваржуулдаг вэ гэдэг дээр бол менторшип хөтөлбөрийг Тэтэм сургуульд сургалтын менежер ажиллагахдаа хийсэн. За энэ дээр бол Бүсгэл аймгийн Тэтэм сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн математик мэдээлэл зүй байгалийн ухааны техникийн менежер Отгон Жаргал сургуулийн төвшөнд энэ тэргүүлэх болон заа харгач багш нарыг ингэж санаа олох гэвч энэ дэлгэцэн дээр байгаа энэ болохоор сургууль дээр байсан үйл ажиллагааны үр дүнд манай сургууль ихэд бол илүү их аутизмын маш хүнд хэлбэрийн эмгэгт. За ингээд энэ яг тухайн багш өөрөө ингээ ихтгэл нэш танилцуулж байна. За тухайн материалууд файлаар энд харагдаж байна. За ингээд ерөнхийдөө бол зөвлөх зэргийн материалыг бүрдүүлэхийн тулд 1-2-оос 3 жилийн хөдөлмөр ордог. За тухайн ажил томилогдсон тушаалаа болохоор би болохоор нэг бас ажлын байр сольсон 5 жилийн хугацаанд. За тэгэхээр Тэтэм сургуульд анх ажилд орсон тушаал байна. За Тэтэм сургуульд сургалтын менежерээр шилжин ажилласан. Энэ 5 жилийн хугацаанд хэд хэдэн ингээд шилжчихсэн учраас хөдөлгөөн орсон учраас олон тушаал ороод байгаа. За сургалтын менежерийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаал байгаа. Энэ болохоор сургалтын менежерт томилсон. За сургалтын менежерээс чөлөөлсөн. За энэ ингээ ирээдүйн 21-р зам сургууль багшаар ажилласан гэсэн. За ийм тушаалууд байна над дээр яа гэвэл энэ 5 жилийн хугацаанд нэлээд олон хөдөлгөөн хийсэн учраас над дээр олон тушаал гаргаж байгаа. За тэгчээд за алсын хараа эрхэм зорилгын хэмжээнд хүрээнд яг юу хийсэн бэ гэхээр за энэ дээр хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гэдэг дээр нөгөө лабораторийн кабинетаа яаж сайжруулсан, сургалтын кабинетаа яаж сайжруулсан гэдэг дээр сургуулийн нөгөө орчин сайжруулах гэдэг дээр сургуулийн зорилго зорилтонд байгаа. За тэгээд ангийн дүрмөө энд бол нөгөө хүнлэг нээлттэй байх, бусдын үзэл бодлыг хүндлэх гэдэг энэ агуулгын хүрээнд нөгөө ангийн дүрмөө буцааж оруулсан байгаа. За энэ дээр болохоор нөгөө цахим хэрэглэгдэхүүний сан бүрдүүлэх гэдэг дээр энэ дээр болохоор бас ажлууд байна. За энэ дээр болохоор гол нь заахраа нэгдлийн ажил удирдсан үйл ажиллагаа нь маань тайлбарлал байна л да. Энэ Teams удирдлагын систем дээр Тэтэм ерөнхий боловсролын сургууль дээр 4 жилийн хугацаанд заахраа нэгдлийн үйл ажиллагааг хэрхэн яаж ингэж цахим хэлбэрт шилжүүлэн
ажилласан бэ гэдэг энэ удирдлагын системийг нутагшуулсан энэ үйл ажиллагаагаа энд ингээ оруулж өгсөн байна. За энд бол түрүүний нөгөө нэг YouTube суваг дээр гарч ирж байгаа хичээлүүд энд ингээ шууд холбоосоор гарч ирнэ. За дараагийнх нь болохоор энд YouTube суваг дээр миний YouTube суваг дээр зөвхөн 6 хичээлээс гадна бол маш олон ийм нөгөө юунууд байдаг. Цахим давталганы бичлэгүүд бас байдаг. Ер нь аливаа хийсэн үйл ажиллагаагаа ийм бичлэг хэлбэрээр хийх цахимаар энэ үйл ажиллагаагаа хадгалж авах ерөөс маш чухал. За энд болохоор нөгөө аймагт заагдсан хичээлүүд байна. Энд болохоор медиа платформд оруулсан хичээлүүд байна. 10 дугаар ангийн давталгууд байна. 11 дугаар 12 дугаар ангийн цахим давталгууд байна. За энэ болохоор одоо саяны залуу багш нартай хамтарсан нээлттэй хэлцүүлгүүд 3 сая ингээд тэр тушуулсан менторшип хөтөлбөрийн заа харагч залуу багш ангиллалын одоо энэ бичлэг хэлцүүлгүүдийг ингээд цахим хэлбэрээр нь хадгалж авсан байгаа. За энэ бол бас их буцаад ухрааж үзэхэд хичээл дээр дүн шинжилгээ тухайн сургуулиудын хувьд бол маш чухал. За энд бол нөгөө хүүхдүүдийн хийсэн бичлэгүүд байна. За энд болохоор ингээд цахим давталгуудын бичлэгүүд маш их байдаг. За энийг бол ашиглаж байгаа. За дараагийн зүйл нь болохоор за хөтөлбөрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг гэсэн байна. За энэ дээр болохоор үр дүнтэй зохион байгуулалт гэдэг дээр энэ дээр болохоор ялгаатай суралцах гэдэг дээр нөгөө нэг юугаар оруулчихж байгаа. Hyperlink нөгөө дохион хичээлээ оруулчихж байгаа. За энэ дээр болохоор медиа платформ дээр байршсан миний яг өөрийн боловсруулсан багш би утхан жаалгаж байна те. За энэ болохоор миний хийсэн медиа платформд байршуулсан хичээл байна. За энэ дээр болохоор нэмэлт гэдэг дээр сурчгаа заадаг юм байна. За шинэ медиа 2.0 дээр болохоор юу ахгүй мэлээ боловсруулагч нь харагдахгүй байгаа. За тэгэхээр энэ дээр бол одоогор бол яг батлагдсан 8 цаг за 31 цагийн хичээл явуулсан боловч санхүүжилт байхгүйгээд байршихгүй байгаа. За энэ болохоор медиа цахим сургуульд бол 2 жил ажилласан байгаа. За энэ дээр юу байгаа вэ гэхээр энэ дээр сургуультаа хийсэн гэрээ байгаа. Цахим сургуультаа хийсэн ажлыг гэрээгээ оруулж өгсөн байгаа. За энэ аймагт бол ингээд 3 хичээл 3 цагийн хичээл заасан. За энэ бол түрүүний энэ юун дээр байгаа. Энэ YouTube суваг дээр бол байж байгаа энэ бичлэгүүд нь. За тэгэхээр энд 40 минутын хичээл байна уу? 4 цагийн хичээл байна уу? Энд дээр бол хичээлүүдийн бичлэгүүдийг харах бүрэн боломжтой. Энэ миний хичээл заасан хичээлүүд агшгүй байна. Физикийн туршилтууд хичээлүүд байна. За энд одоо ингээ хичээл бичлэг явж байна. 1 цагийн 60 минут урсан юм шиг байна. За энд ингээд зургийг ажиглаад энэ хүүхдүүд оролцох хүүхдүүд манай энд ингээд харагдаж байгаа. За энд ингээд сургуулиудны энд ингээд харагдаж байна. Хүүхдүүдийн танхим дээр хичээлээ 2 хүүхдтэй. За үлсэн нь болохоор аймгийн хэмжээний 3000 сурагч ингээд оролцож байгаа. Ийм бичлэг байна. За энэ хичээлийн холбоос ингээ хүн үзэхэд эвтэйхэн болгож тавих хэрэгтэй. За энэ төрүүчийн нөгөө 6 цагийн болохоор энэ бидаас оролцох чадварыг хөгжүүлэх хичээлс гадуурх үйл ажиллагаа дэмжих гэсэн ийм зүйлүүд байна. За энэ дээр болохоор та нар бас нөгөө олимпиад, шинтрэ бас тэмдэх зориулсан сургалтуудаа бас бичиж болно. За хэрэглэгдэхүүний нөөцийг баяжуулах, сайжруулах чиглэлд хийсэн ажил гэдэг дээр юу хийсэн бэ гэхээр нөгөө цахим хэрэглэгдэхүүнүүд байсан. За энэ болохоор нөгөө мозаик миний хийсэн мозаик дээр хийсэн хичээлийн тайлбар харагдаж байна. За энд болохоор мозаик дээр болохоор миний хувьд нэмжил аймгийн бас чиглүүлэгч багшаар ажиллаж байгаа. За энэ дээр болохоор мозаик дээр хийсэн юм болохоор
дасгалын ном миний өөрөө хийсэн дасгалын ном орчиж байна. За энд болохоор захин хэрэглэгдэхүүний нөөцийг бүрдүүлэлт дэмжлэг болсон үйл ажиллагаа гэж ингэж нэрлэж байгаа. За энэ дээр бол QR код оруулсан танхимын лабораториудаа янзлсан, тэтэм сургуульд байхдаа янзлж ирсэн лабораторийн ажлын зааврыг файлаар энд оруулсан байгаа QR кодоор. За маш олон хуудас учраас энд QR кодоор оруулсан байна. PDF файл нь. За энд болохоор бас нэг database Jabra-га дахиж оруулсан байна. Ер нь ингээд нэг хэсэг юм олон давтагдаад ах бас ийм боломжтой шүү. Энэ дээр яг л тухайн зүйлийг заавал тухайн санааг заавал оруулж авах хэрэгтэй байгаад байгаа. За энийг бол хийж дуусаагүй байна. За мэргэжлийн бүлгийн багш нартай хамтарч ажилласан хэсгээ энд гаргасан байна. За энэ дээр болохоор энэ түрүүний нөгөө байгалийн ухааны зан харгын нэгдлийн цахим түрүүн тэнд гарсан тийм ээ. За тэрнийгээ дахиад зан удирдсныгаа буцаад оруулчихж байгаа. За тэгэнгүүтээ энд менторшип хөтөлбөрийн хүрээнд аймагт гарсан амжилтуудаа энд дурдсан байгаа. За энд цөөн тооны зураг оруулсан байна. За хичээлийн судалгааны мэргэжлийн хөгжлийн бүлгийн айланг тавьчихлаа. За энд байгаа энэ юм байна. За энэ уншаад газар. За энэ манай хийсэн зүйл энд харагдаж байна. За улсын шилдэг ихтгэл орсон. За ийм үр дүн харагдаж байна. За энэ дээр болохоор энэ болохоор энэ жилийн химэл оюуны мэргэжлийн хөгжлийн бүлгийн тайлан видео хэлбэртэй. Ер нь видео хэлбэрт их зүгээр юм байна гэж бодсон. За энэ дээр болохоор одоо манай химэл оюуны багийн гишүүд байна. Номын хувьд бол мэргэжлийн зөвлөх огшил заавал ахлагч нь байх хэрэгтэй. За ингээд би та нарыг тархиндаа хадгалаад дөрөвдүгээрд өсгөл нүрийг далай ээж гэж Монголын бүх түүнийг за энэ бүтээлүүд харагдаж байна. За энэ дээр бол ээлжидчихлийн боловсруулалтан дээрээ мөн ихтгэл дээр ашигласан ийм үр дүн байна. За дараа нь болохоор энд менторшип хөтөлбөрийн тайлан. За менторшип хөтөлбөрийн түрүүний ихтгэл уншиж байгаа энэ тайлан бас давхар оруулж ирж байгаа. За ийм зүйлүүдийг оруулсан байна. За зөвлөх огш олгосон тушаалаа түр үзүүлсэн тийм ээ. За нээлттэй сан бүрдүүлэх гэдэг дээр бол дахиад хийсэн юмнууд дахиж орж байгаа шүү. Дахиад мэдлэг платформын хичээлүүд энэ түрүүний хийсэн зүйл байх шиг үзүүлсэн юм шиг байна энийг. За явцын болон ялгаатай үнэлгээг тогтмол хийж хэрэгжүүлдэг. За энэ дээр бол гүйцэтгэлийн үнэлгээнийхээ үр дүн гаргаад энэ гүйцэтгэлийн үнэлгээнийхээ мөрөөр хэрхэн яаж ажилласан бэ гэдэг дүн шинжилгээг энд оруулж өгөөд энэ дээр ямар арга зүй ашигласан бэ гэдэг сайжруулахын тулд ингээд энэ дадлага хийсэн юмнуудаа технологи ингээд оруулж байна. За ийм зүйлүүдийг бэлтгэх нь их бэлдээд ингээд авах юм бол богино хугацаанд үр дүнтэй. Тэгээд дараа нь бол бас зөвлөхөө баталгаажуулахад бол их чухал санагдсан. За энэ миний хуучин бол зөвлөх бүрдүүлж исэн материал бас байдаг. Гэхдээ бол тэр үед бол шалгуур нь өөр, журам нь өөр байсан учраас шал өөр материалаар зэргийн материал утсан байгалах шиг. За энэ л миний юмнууд тэр хуучин тэргүүлэх юмнууд шинээр зөвлөх авч явахдаа хийжсэн материалууд байж шиг юм да. Энд тийм талц орцсон л. Ямар ч гэсэн эндээс бас хэмжээнд ашиглах боломжгүй ч гэсэн санаа авсан юмнууд байгаа. За миний хувьд болохоор боловсрол судлал сэтгүүл дээр 2 удаа материал хэвлүүлсэн. За тэгэнгүүтээ нээлттэй боловсрол улсын уралдаанд болохоор 3 удаа орсон байдгийг.
За тэгээд Архангаад нэг уншсан. Хондонгэр их сургуульд нэг уншсан. Арга зүй түгээн дэлгэрүүлэлт үндэсний хэмжээний түгээн дэлгэрүүлэлт бол нэлээд сайтай. Энд одоо ингээд сургалт мургалт амжилт сэтгэл ханамж гэдэг ингээд юмнууд оруулж лээсэн юм шиг. За энэ дээр бол ямар нэгэн эцэг эхийн сэтгэл ханамж энэ түрүүний тэр материалууд дээр бол байх боломжтой. Гэхдээ оруулсан ч болно. Эхийн тэр нөгөө нэг хамтран ажилладаг энэ төр гэдэг дээр энэ дээр энүүд дээр болохоор сэтгэл ханамжаа судалгаа энтрийг ус оруулах болдог. За хүүхдийн эрх хамгаалах гэдэг дээр энэ дээр сурч болно.